Сайн бацгаана уу залуусаа. Энэ бичлэгээр нэгэн үнэгүй маш гайхалтай аппликейшнийг ашиглан гар утсан дээр видео эвлүүлэхийг сурцгаая. За тэгээд guys, ийшээ Capcut руу ингээд оронгууд иймэрхүү дэлгэц харагдана. За энэ дэлгэцэн дээр болохоор ерөнхий өмнөх хийж исэн прожектууд чинь харагдаж байна. Энэ прожектуудыг бол энэ артлалын 3 цэг дээр дараад нэрийн солио, дайлсвал дупликейт хийж олшруулад delete хийх боломжтой. За би өмнө хийсэн байсан энэ хоёроо delete хийж үзүүлье. Энэ duplicate дээр дарвал ингээ хоёр болно. За delete хийгээд хэрвээ хүсэх юм бол rename дээр дараад ингээ нэрээ өгөх боломжтой. За үүний дараагаар миний хэлэх зүйл гэх юм бол энэ дээр харагдаж байгаа асуултын тэмдэг нь. Энэ дээр дарах юм бол ерөнхийдөө англи хэл дээр туториалууд нь бүгд байгаа. Англи хэл дээр бүх туториал. Эднийг бас үзчих юм бол хэрэгтэй зүйлүүд гарч ирнэ. New project дээр дарах юм бол засварлах бичлэгнүүдээ сонгоно гэдэг нэг ийм цонх гарч ирдэг байна. За энэ цонхон дээрээс оруулах бичлэгүүдээ энэ дээр нь харагдаж байгаа сум дээр дараад ингээд дарааллын дагуу одоо энэ дээрээ тоонуудтай болж байгааз дарааллын дагуу ингээд оруулах боломжтой. Доор харагдаж байгаа ад гэдэг дээр дарах юм бол засвар хийх хэсэг рүүгээ орох байгаа. Гэхдээ энэс өмнө нэг юм байна. Ерөнхийдөө энэ жижигхэн дэлгэцэн дээр видео эвлүүлэг хийхлээр бичлэг тус бүрийнхээ өөрт хэрэггүй хэсгийг тасдаж авах гэхлээр зэрэг нааш цааш нь скролдоод ингээд ихлээ зэрэг нэлийн миний хувьд бол амар төвөгтэй санагддаг. Тийм болохоор тэрнийхээ өмнө яах вэ гэхлээр зэрэг оруулах байгаа клипнийхаа энэ бөөрхий дээр дарахаас өмнө дээр нь дараад оронгууд ингээд томоор гараад ирнэ. Энэ бичлэг ингээд явна гэсэн. За энэ бичлэг чинь ингээд явж гингууд идрээсээ аль нэг хэсгийг нь авъя гэж бодъё л доо. Тэгэх юм бол энэ доор нь харагдаж байгаа энэ хайчны зурган дээр дараад тэгээд авах гэж байгаа хэсгээ энэ шар хэсгээр ингээд сонгож өгнө. За энд би бараан болсны хонороо буцаад гэрэлтэй болж байгаа энэ хэсгийг би авъя гэж үзье. За би ингээд 5 секунд одоо энэ тэр шарын дээр харагдаж байгаа секундыг харж байгаа. Хэдэн секундын бичлэгийг та сонгосон байна вэ гэдгийг харуулж байна гэсэн. За би энэ чинь ингээд 5 секунд гээд энэ зөв төвчлөр дээр дарангууд нөгөө клип маань доороо юм хайчны зурагтай болчихж байгаа. За ингээд бүгднийг нэгээр нь авах юмудаа хийчихээ. Тэрнийхэн дараа шууд засварлах хэсэг рүү орцгоё. За ингээд 3 бичлэгийг би сонглоо. За энэний дараагаар ад дээрээ дарангууд түрүүний янзлснаар 5 секундээр ингээд орж ирсэн баг хэвээр. За ингээд бичлэг хийх хэсгийг эхнээс нь ингээд тайлбарлаад өгье. За хамгийн дээдлэлт бол энэ X төвчлөр байна. X төвчлөр дээр дарах юм бол буцаад нөгөө project хэсэг рүү орно. Буцаад саяныхан project дээр ороод дараад орох юм бол буцаад ишгээ шилжээд ороод ирчихэ. За энэний дараагаар энэ дээр харагдаж байгаа 1080p гэдэг дээр дарах юм бол бичлэгнийхаа чанарыг хэмжинэ сонгож болно гэсэн. Хэрвээ 2K юм уу 4K дээр бичсэн бол үүнийг ийш нь 4K болгож өгөх хэрэгтэй. Бичлэг маань бол 1080 дээр байгаа учраас би 1080 дээрээ тавина. Хэрвээ та бичлэгнийхаа frame rate-ийг хэдээр бичснийг мэдчихвэл энэ үгээр тааруулж өгөх боломжтой байгаа. За тэгээд энэ frame rate-ний талаар бол би дараад нэг камерыг хэрхэн ашиглах, ер нь камерны анхан шатны мэдлэг гэх юм уу? Нэг тийм бичлэгийг би бэлтэж байгаа. Тэрэн дээр бол frame rate болон одоо aperture, ISO, white balance гэх мэтлэн ерөнхийдөө камеранд хэрэг болох бүх зүйлүүдийг би оруулахаар бэлтэж байгаа. Тийм болохоор subscribe хийж намайг дагаад тэр бичлэгийг алдалгүй үзээрэй. За тэгээд цаашгаа явах юм бол энэ ч юмнуудаа сонгосныхон дараа энэ дээр харагдаж байгаа энэ төвчлөр дээр дарах юм бол янзлж дууссан бичлэгээ өөрийнхөө фотос руугаа оруулна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө энэ аппликейшн бол ерөнхийдөө гэдэг үгээ би хаймаар байна. Намайг ерөнхийдөө гэж хэлээд байгаа бол миний ерөнхийдөө ингээд тоолоод сэтгэлд хэсэгт үлдээч ирээ. Би тэрийг бас тэгэх юм бол надад энэ муу зуршлаа салахад хэрэг болох байх гэж бодож байна. За тэгээд доошоо харах юм бол засварлаж байгаа бичлэгний маань playback нэнд харагдана. За энэ playback-ныхаа доор нь болохоор энэ секунд харагдаж байна. Энэ секунд нь болохоор хаана явж байгаа бичлэгнийхаа
хаана явж байгааг нь харуулна. 1 2 3 гэх мэтлэн ингээд секунд нь явна. Нөгөөх нь болохоор ерөнхий янзлж байгаа бичлэгч нь хэрэг хурдтай байна гэдгийг харуулж байгаа. За тэрнээс баруун тишгээ явах юм бол play pause төвчлөр маань байна. Тэгвэл гутаа үйлдэл буцаах төвчлөр маань байна. Үйлдэл дахин үйлдэлээ урагшлуулах төвчлөр маань байна. Тэгээд томруулах full screen-ээр харах төвчлөр маань байна. За тэрнийхэн дараагаар бол доошоо хамгийн чухал хэсэг рүү орж ирж байгаа. Окей. За энэ доор play timeline хэсэг гэж нэрлэж байгаа энийг нь. За timeline хэсэг рүү орж ирэх юм бол ерөнхийдөө түрүүний бид эдээ сонгосон 3 клип маань ингээд байж гин. 3 дүрс маань байж гин. За энэс би бүгднийг гоё зэгцтэй явчих. Эхнээс нь нэг бүрчлэн ингээд тайлбарлаа явчих гэж бодлоо. За энд харагдаж байгаа mute clip audio гэж байгаа. Энэ болохоор оруулсан бичлэгийн чинь дууг хаадаг гэсэн. Хааж нээдэг гэсэн. Энэ дээр нэг дарцсан байхад бүх бичлэгнүүд чинь ямар ч дуугүй болно гэсэн үг. Тэгэхээр доор нь дуу дэвсээд бичлэг хийж байгаа бол энэ маш их хэрэгтэй онцлог болж байгаа. За үүний дараагаар энэ ч ерөөсөө клипнүүд маань байна. Клипнүүдийг ингээд цааш нь үргэлжлүүлээд харахаар дунд нь юм цагаан юм харагдаж байна тийм үү? Энэ дээр нь дарах юм бол хоорондоо хэрхэн солигдох вэ? Хоорондох солигдох тэр эффектийг нь сонгоно гэсэн. За одоо энэ чинээс ингээл гайхамшигтай зүйлүүд нь эхлэн дээ. Одоо энийг хажуудын шин ингээд харах юм бол camera, MG, slide, effect, mask гэх мэтлэнгийн амар их сонголтуудтай. За basic дотор ийм олон зүйлсүүд байна. Камер дотор гэх юм бол иймэрхүү олон зүйлсүүд байна. MG дотор иймэрхүү олон зүйлсүүд байна. Slide дотор иймэрхүү зүйлсүүд байна. Эффект дотор иймэрхүү зүйлсүүд. Амар олон юм эффекттэй. Энэ зөвхөн бичлэг хооронд солигдох эффектчүүд ээ. Окей. За би энэ Infinite 2 гэдгийг би сонгож үзье. Вау. Сонирхолтой. Би камер руу оръё. Spin counterwise гэж байгаа юм шиг байна. Ерөөсөө л ийм амарх. Yo bro. Бичлэг яслах ийм амарх байсан юм уу? Окей. За дараагийнх дээр нь дахиад нэг эффект оруулж үзье. Энэ нүд амир. Yes. Гэх мэтлэнгээр хооронд нь солигдцыг нь ингэж солих шүү зэ. За үүний дараагаар энэ бичлэгнүүдээ ингэж хийж байгаа. Дахиад дээрэс нь нэмээд бичлэг оруулахыг хүсэх юм бол энэ харагдаж байгаа цааван төвчлүүдийг дааж болно. Тийм болно. Өөр ямар нэгэн арга байхгүй. За үүний дараагаар энэ доор харагдаж байгаа энэ маш олон хэсэг байгаа. Эднэрийг одоо нэг нэгээр нь тайлбарлана да. Тэгэхээр үнэхээр яг энийг сурахыг хүсэж байгаа хүмүүс залуус бол цааш нь үргэлжлүүлээд үзээд байгаарэ. Ер нь бол видео контент хийх гэж байгаа бол илүүдэхгүй шүү. Бүгднийг би энэ дээр тайлбарлаад өгнө. Магадгүй оролдож байгаад энэ аппликейшнийг татаж суулгаад оролдож байгаад мэдхгүй ойлгохгүй байгаа зүйлээ байх юм бол энэ бичлэг рүү буцаж орж ирээд тэнгуутаа description хэсэг дээр ерөөхдөө таймлайнуудыг тавиад өгчнө. Тэр таймлайнууд дээр дараа тэгээд ингээд үзээд бүх юмудаа сурч авч болно шүү. За юу guys. За цаашгаа үргэлжлүүлэх юм бол за энд edit гэдэг хэсэг байна. За энэ edit хэсэг маань бол ерөөхдөө энэ клипнүүдийнхээ дотор нь нэг нэгээр нь edit хийнэ гэсэн. Окей. Эхний клип дээр edit дарангууд дахиад нэг ийм олон юм гараад ирнэ. Edit дарангууд дахиад нэг ийм олон юмнууд гараад ирнэ. За эднийг бүгдийг нь би хурдуурд нь тайлбарлаж өгөөд тэгээ edit хийснээсээ гарцгаая. За эхнийх нь бол split гэдэг төвчлөр байна. Split гэдэг төвчлөр маань бол ерөнхийдөө бичлэгнийхээ дунд нь тасддаг гэсэн. Дараад нь speed хэсэг байна. За энэ speed хэсэг дотор маань бол хоёр төрлийн сонголт гарч ирнэ. Хоёр төрлийн сонголтын маань нормал нь бол ерөнхийдөө тэр чигт нь 2x хурдлуулах уу,
0.1-ийг удаашруулах уу гэдгийг ингээд хийж болно. За үүний дараагаар curve гэдэг хэсэг байна. Энэ curve гэдэг хэсэг маань яадаг вэ гэхээр зэрэг хурднаас удаан болгоод буцаад хурдлуулах гэх мэтлэнгийн тиймэрхүү хөдөлгөөнтэй динамик маягийн юм хийн гэсэн үг. За одоо энд харагдаж байгаачлаа. Одоо энэ шарыг харж байна. Дээшийг хурдан болоод гинт удаашраад гэснээр буцаад нормал хэсэгтээ очиж байна. Гэх мэтчлэнгийн ийм curve-нүүд сонгох боломжтой. За custom руу ингээд дараад орох юм бол өөрөө хүсснээр энийг янзлах бас боломжтой. Ийм маягаар янзлах боломжтой. За окей, энэ үрчин таалагдахгүй бол энэ дээр дараад буцаагаад хийвэн байдалд нь оруулж болно. Окей, за ингээд дэрвчээ. За ингээд болсон гэж үзвэл зүг дээр дараад энэ хурд маань ийм болж байна. За түүний дараагаар speed хэсгээс гараа. Speed хэсгийн дараа volume хэсэг байна. За оруулсан бичлэг чинь ямар нэгэн дуутай болвол энэ тэр дууныхаа чимээтэй болвол тэр чимээг нь ихсгэж багасгах хэсэг байна гэсэн. За дараад нь animation гэдэг хэсэг байна. За энэ хэсэгт 3 сонголт гарч ирнэ. Энэ 3 сонголтынх нь in гэдэг маань бол тухайн бичлэг эхлэх хэсэгт нь оруулах animation гэсэн. Одоо эхлэл хэсэгт нь одоо энэ shake гэдгийг сонгох юм бол эхлэхдээ сэгсрэгдээд тэгээд дуусчих. Иймэрхүү маягаар хийн fade бас байж болж байна. За энэ дээр бол би fade-ийг сонгоч. За түүний дараагаар out хэсэг дээр бол дуусах явцдаа ямар эффект оруулах вэ гэдгийг бас хийж болно. Тэрний дараагаар combo гэдэг хэсэг рүү орох юм бол тухайн бичлэг дундуур нь тухайн бичлэг явж явах хооронд дундуур нь гэсэн үг шүү дээ. Дундуур нь ямар нэгэн хөдөлгөөн орно гэсэн үг. За энийг зүгээр харъя. Энэ warp иймэрхүү юм оруулж болж байна. Гэхдээ би энэ клипэн дээр сонгохгүй. За түүний дараагаар animation-ы дараагаар түрүү ярьсан delete хэсэг байна. За энэ remove background гэдэг хэсэг байна. Remove background дээр яах вэ гэхээр зэрэг хүний дүрсийг хэмэл оюуханаар таньдаг байгаа. Тэгэхээр өөрийнхөө хийсэн бичлэг юм уу айлсвал зурагны артлын дэвсгэрийг нь арилгамаар байгаа бол энийг ашиглах боломж. За түүний дараагаар style хэсэг байна. Style хэсэг бас нэг маш сонирхолтой. Style хэсэг дээр гэх юм бол картун болгож болж байна. За энэ маань бол харж авах хэмэл оюуханаар ингээд ямар дүрс байна вэ гэдгийг ингээд таньж байгаа учраас энэ зарим зүйлүүдийг ингээд итгэхгүй байна. Цааш нэг үйлчлүүлээ. За style гэсэн маань бол нэг иймэрхүү юм байгаа гэдээ ойлгож байна. За энд extract audio гэж байна. Энэ extract audio нь болохоор зэрэг яадаг вэ гэхээр өөрийн чинь тухайн тэр бичлэгний аудиог нь салгаад гаргаж ирнэ гэсэн үг. Салгаж гаргаж ирэх боломжтой гэсэн үг. За үүний дараа энэ дахиад нэг edit гэдэг хэсэг гарч ирж байна. За энэ edit нь болохоор зэрэг арай өөр. Mirror дээр дарах юм бол толинд ойлгосон мэт нөгөө тал руу харна. Rotate дээр дарах юм бол эргэн. Crop дээр дарах юм бол хасна. Окей. Зэ түүний хаан дараа болохоор за энд фильтр гэдэг хэсэг байна. Энэ фильтр гэдэг хэсэг маань бол ерөнхийдөө бол lookup table буюу lat гэсэн үг. Гэхдээ гаднаас өөр lat оруулах боломжгүй. Энэ дэр VN-с нэг талаараа доошоо муу мяа гэсэн үг. VN дээр бол ерөнхийдөө lookup table буюу lat-нууд оруулж ирэх боломжтой байдаг. Юу хэлээд байна гэхээр зэрэг одоо Final Cut болон DaVinci, Premiere Pro зэрэг мэргэжлийн аппликейшнууд дээр одоо ямар нэг мэргэжлийн colorist залуучуудын хийсэн тийм латнуудыг өөрийнхөө видеон дээр оруулж болдог гэсэн. Ерөнхийдөө shot үгээр бол фильтрэл гэсэн үг шүү дээ. Instagram-ын фильтр шиг. Тим юмыг оруулж өгч болдог. Гэхдээ энэ Capcut дээр болохоор зэрэг тийм гаднаас ямар нэгэн фильтр оруулах боломжгүй. Зөвхөн өөр дээр байгаа энэ хитэн фильтрүүдээр ашиглах боломжтой. Гэхдээ энэ давгүй
харагдцуудтай болгохоор юм байна лээ. За окей, за би фильтр сонгохгүй, фильтр хэсгийг ингээ ойлгосон баг гэж бодож байна. Маш олон фильтрүүд байгаа. За фильтр хэсэг дотор бас adjustment гэж баха. Яг ижлэхэн зөө. Энэ adjustment нь фильтр дотор орсон гэсэн. За энэ adjustment хэсэг дээр бол ерөнхийдөө зураг янзалдаг аппликейшн мэддэг хүн байгаа бол бүх зүйлүүдийг ингээд янзлах боломжтой, өөртөө таалагдсан байдлаараа ингээд янзлах боломжтой байгаа шүү. За түүний дараагаар enhance гэдэг хэсэг байна. Enhance гэдэг хэсэг дээр манай охтууд маш их тааламжтай хүлээж авах ба. Яг тэгвэл энэ зургуудыг харж байгаа байх. За тэгээд face рүү орох юм бол за энэ маань бол мэдээж хүний юу биш байгаа учраас энэ бол танихгүй. Face рүү орох юм бол retouch хэсэг байна. Shape эрүүгээ гоё болгож болж гин, том нүдтэй болж гин, жижиг хамартай болж гин, царайгаа цайвар болгож болж гин, цагаан шүдтэй болж гин гэх мэтчлэгийг мэдгүй би яагаад ингэж байгаагүй юусоо ойлгохгүй. Ийм зүгээр үнэгүй аппликейшн мөртөө ийм мэдгүй би хэлэх үг алга. Бүр body бие хүртэл хараа турхаа харагдж болж байна. Бичлэг штэ. Бичлэгэн дээр турхаар. Зурган дээр бол ингээ окей, аппликейшн ингээд янзч болдог. Бичлэгэн дээр одоо болдог болцсон. Хөлөө уртуулгана. Тааза гоё, биш бэлхүүсээ гоё болгоно. Толгойнхоо хэмжээг хүртэл өөрчилж болно зэ. Окей, гихмчлэнгийн окей, за би энийг цааш нь дурдаад явах уу. Тэгээд энийг харсан бол шууд татж аваад speechless. За үүний дараагаар Chroma key гэж байгаа. Энэ Chroma key нь яадаг юм бэ гэхээр зэрэг ерөөхдөө юм ногоон дэвсгэр тэ байгаа зүйлийг одоо энэ ногоон дэвсгэрний даан зогсож байгаад өөрийгөө ингээд цоолоод авах боломжтой гэсэн. Тэр зүйлийг хүртэл энэ дээр ингээд хийгээд өгсөн. За ёо. За түүний дараагаар overlay гэж байна. За энийг бол ерөнхийдөө саний бичлэгээ overlay дээр дарангуут арийнхаа бичлэгний дээр нь орчиж ийн гэсэн. Тэгснийхэн дараагаар одоо би түрүүний юу үзүүлээ л да. Маск рүү оръё. Ингэнгуут хоёр дахь бичлэгнийхэн дээр нь гараад маска оруулангуут нөгөө бичлэг маань ингээд гараад ирж байгаа. Иймэрхүү маягаар ашиглаж болно гэсэн үг шүү зэ. Зя энэний дараагаар overlay-ийн дараагаар replace гэдэг хэсэг. Replace дээр дарах юм бол энэ тухайн бичлэгээ өөр бичлэгээр солино гэсэн үг. Окей, тэрний дараагаар басны гайхалтай гоё зүйл зөө. Stabilizer. Заримдаа миний англи хэлж явах ингээ идэрчээд байд шүү. За stabilize хийдэг юу вэ? Ямар нэгэн баг зэрэг юм хөдөлгөөнтэй бичлэг хийчихсэн тэрийг гоё тэнцвэртэй болгомоор байгаа бол here it is. Энд байна. Минималны байж болж байна. Recommended байж болж байна. Most stable байж болж байна. Гэхдээ энийг ашиглах юм бол баг зэргийн crop хийгдэн. Ийм байсан дүрс жоохон ийм болж гарна гэсэн үг шүү зэ. Тэрийг санаж яваарай. За stabilize-ны дараа opacity гэдэг зүйл байна. Энэ бичлэгнийхаа ерөнхий хэр тод байх вэ гэдгийг гаргаж өгч байна. За энэ opacity-г болохоор зэрэг юун дээр ашиглаж болох вэ гэхээр түрүүнийх шиг overlay хийчээд энийг багасгах юм бол цаана байгаа дүрс нь цаанаас нь гараад ирнэ гэсэн үг шүү зэ. Тэрний дараагаар voice effect гэж байна. Одоо миний энэ бичлэг шиг ингээд хоолой орсон юм бичлэг байх юм бол тэрийг ингээд elf шиг дуургаж болж байна. Micro гэдэг ингээд ерөнхий эффектнүүд хоолойны эффект оруулж болно гэсэн үг шүү. За түүний дараагаар copy хийж болж байна. Энэ дүрсээ copy хийж болж байна. За дараад нь reverse гэсэн байна. Дүрсээ эсрэг тийш нь тоглоулна гэсэн үг. Хойноос нь урагш нь тоглоулна гэсэн үг. За edit хэсэг маань дуусч шүү guys. За энэ freeze гэдэг хэсэг байгаа. Freeze гэдэг хэсэг маань бол ерөнхийдөө яадаг вэ гэдгийг энэ дээр харуулчих. Freeze гэдэг маань ингээд явж байгаа. За энэ хэсэг дээр нэг гацсан юм зураг авъя. Зураг шиг ингээд гацдаг юм хийх юм бол freeze дээр тарчна.
Тэнгуут дүрс мэн явж байгаад freeze гэд үргэлжлэнэ. Гэх мэтлээ. Ямар нэгэн хөшөө болж хувирно гэж байгаа юм шиг. Үүний дараагаар freeze-ийн дараа юу вэ? Graphs гэнэ. Giraffes. Use graphs to customize transition between keyframes гэнэ. Окей. Ойлголоо. За энэ дээр болохоор keyframes гэж байгаа. Keyframes гэдэг нь бол яах вэ гэхээр нэг чиний сонгосон нэг цэгээс нөгөө цэгийн хооронд хүрэх хугацаанд гэсэн үг зөө. Хугацаанд edit ямар нэгэн edit тохиргоог хөдөлгөн гэсэн үг. Автоматжуулж хөдөлгөн гэсэн. За би энэ цэгт байгаа зүйлийг одоо энэ дүрсийг энэ цэгт иймэрхүү хэмжээтэй гэдэг иймэрхүү хэмжээтэй гэж бодож байна. Тэр чинээс ийшээ 1 секундын хугацаанд ийм хэмжээтэй байсан зүйл ингээд томроод өөдөөс нь ингээд томруулж байгаа юм шиг эффект хийх юм бол тийм keyframes-ийг ашигладаг гэсэн. Зөвхөн ингэж томруулахч биш стикер нааш цаашаа хөдөлгөх. Тэгэхээр keyframes-ийг би тусад нь нэг tutorial болгоод оруулах болоо. Тэмлэлэр юу хийж байгааг ойлгож байгаа subscribe гэж. Миний channel-ыг үздэг хүмүүсийн 80% нь subscribe хийгээд үздэг юм байна лээ. Тийм болохоор би subscribe гэдэг гоо байхгүй юу. За тэрний дараагаар edit доторхоо дуусгацсан тийм үү. За одоо аудио гэнэ. Дараагийнх нь аудио хэсэг. Аудио хэсэг дээр орох юм бол дөрвөн сонголт байна. Дөрвөн сонголтынх нь эхнийх нь саунд сонгоно. Энэ дээр бас тийм гайхалтай зүйл орж ирж байгаа нь болохоор TikTok. Өөрийнхөө TikTok руугаа энэ дээр юу дамжаад нэвтрээд орчихно. Тийм ухта чи TikTok гүйлж явж байгаад дуу хадгалдаг тийм үү. Save audio гэдэг юм. Тэр save хийсэн аудионуудаа өөрийнхөө бичлэгэндээ оруулах боломжтой. Окей, за тэгвэл TikTok-оос гадна за энэ дөрвөн icon харагдана. Энд дээр дарах юм бол өөрт байгаа дуунуудаас авах боломжтой. Extract дээр extract sound from video түрүүний ярьжсэн шиг видеон дээрээс дуу оруулж ирэх боломжтой. За энэ ч бол recommended буюу энэ аппликейшнээс цаанаас нь ингээд энийг сонгооч, энийг үзээч гэсэн юм дуунууд гарч ирж байна. Эдгээр ерөөхдөө TikTok дээрээс л дуунууд нь гарч ирээд байгаа шиг байлээ. Окей, энэ чэнэс аудио оруулж болно. За эффектнүүдээс сонгоод оруулах боломжтой. Ингээ laugh, fight, magic гэмчлэн маш олон эффектүүд байлаа. За түүний дараагаар voice over хийх боломжтой. Бас дээрээс нь зөө бичлэгээ янзалчаад дээрээс нь хоолоогоороо яриад танилцуулаад явах боломжтой гэсэн үг. За түүний дараагаар текст байна. Текст хэсэг рүү орж ирэх юм бол add text гэж шууд ингээд текстээ бичээд ингээд дэлгэцэн дээр ингээд гаргах боломжтой. Эсвэл текстний темплейтүүдээс сонгох боломжтой. Энэ дээр маш гоё юм темплейтүүд байдаг юм байна лээ. За дараад нь стикер хэсэг маань байна. Стикернүүд дээр оруулж ирэх боломжтой. What? Гэдэг стикер орж ирлээ. Энэ стикернүүд нь тэгснэ өөртөө бүр хөдөлгөөнтэй заяа. Дам. Би энэ аппликейшнд амар дурлж байгаа маа вэ. За энэний дараагаар текстээс гарыг дараад нь overlay хэсэг байна. Түрүүн заагаад тайлбарлаад өгсөн тийм энэ overlay хэсэг бол байна, effect маань байна, filter маань байна. Тэрний дараагаар format гэдэг хэсэг байна. За энэ format гэдэг хэсэг маань болохоор яадаг вэ гэхээр ямар форматтай бичлэг байх вэ гэдгийг сонгоно гэсэн үг. Энэ бичлэг маань ингээд дөрвөлжин байх юм уу? Эсвэл 4:3 байх юм уу? 2:1 байх юм уу гэдгийг энэ дээр сонгож болдог гэсэн үг шүү зөө. Зөө манайхаа. За 16 хэмнэд нөрхий. За тэгснэ энэ canvas гэдэг зүйл маань болохоор яадаг юм бэ гэхээр одоо энэ маань 16 хязгаартай харьцаатай бичлэг байгаа штэ. Форматтай бичлэг байгаа тийм үү бид гэдэг. Тэнгуут тэрэн дээр би зураг оруулж ирээ зөө. Ямар нэгэн зураг та би чисoo оруулж ирээ. Тэнгуут энэ хоёр талтай юм хар юмтай болчдөг тий. Тэнгуут нь энийгээ тэр харыг нь
ямар байлгах вэ гэдгийг энэ дээр сонгодог гэсэн үг байхгүй юу? За blur гэдэг дээр дараад гэх юм бол ийм эффект өгнө. Background-ийнх нь зургийг сонгож зурган дээр тавьж болно. Жишээ нь ийм background-тай ч гэдэг юм тий. Тэрний дараагаар энэс гараад color өнгө сонгож болно ард нь. Canvas-ын дээр adjust гэдэг зүйл байна. Adjust дээр дарах юм бол ерөнхий түрүүний байсан юмнууд маань гараад ирж байна. Гэхдээ энэ adjust гэдэг зүйл маань болохоор бүгдэн дээр ингээд оруулах боломжтой. Нэг бүрчлэл нэгэн дээр ингээд янзлаад тахгүйгээр нэг юм adjustment давхарга adjustment layer оруулж ирээд бүгдэн дээр нэг сонгож өгөөд тэгээд энийг өөрчлөнгүүт exposure-ыг би толгол нэмээд үгүй. Тэгэнгүүт бүгд ингээд exposure шиг мэдчихэж байгаа байхгүй юу. Бичлэгээр ашиглах боломжтой энэ давган байлээ. За ингээд болчихчин. За би энэ add audio дээр дараад ямар нэгэн аудио оруулчих. Copyright strike болохгүй гэж найдаж байна. Юу гэж болох вэ? Аль нэгийг сууж. Гүйлгэж жагаад маа. За энийг арайно нэг оруулж ирээд нэг мөн адил инженеэс нь чирж нааш татаад тэр гээд тэр нутан дараад чирээд гих боломжтой. За ингээд томруулаад бүндөө харцгаая. Томруулахгүй байна болий. Нэг хүнд нь үзцгээе. Окей. Жинэ ямар ч юугүй болчлоо. Мэдрэмжгүй юм болчлаа. Гэхдээ цагаа гаргаад айгуу гоё видео эдит хийх юм бол та нар амар гоё видео эдит хийж чадна гэдэг чинь итгэлтэй байна. Энэ үрээ дуусгая. Тэгээд энэ аппликейшн таалагдсан баг гэж бодож. Тэгээд мэдээж лайк дараарай. YouTube-ийн алгоритмд маш их хэрэг болно. Лайк дараадах юм бол миний бичлэг YouTube-ээр илүү олон хүнд хүрнэ гэсэн үг. Тэгэхээр надад илүү их кайфтай, урамтай цаашаага дахиад энэ шиг ингээд гоё бичлэгнүүд хийх сэтлийг өгнө шүү. Тэгээд subscribe бас дараарай. Subscribe дараагүй зүгээр үзээд байгаа хүмүүс subscribe дараарай зүгээр. За тэгээд дараагийнхаар уулзлаа.